Тэгээ за баяртай гэж зураг авахлаа салах гэсэн чи аль нэг үнс чи миний хүүгээс ямар ч ялгаа авахгүй гэл хоёулаа намайг хүрэх үнсэл. За явлаа. Баярлаа. Ястай их баярлаа. Гоё. Тамаа захруу орж байгаа чи тэгээд атхны машин сорно дөө. За тэгээ. Хаа үрж байгаа чи? Зүгээр өөр дарж байгаа юм. Хайргүй удаа явах. 500 мянган төгрөгөөр 1 сарын хугацаанд Монгол улсын 7 аймгаар ганцаараа хэлсэн туршлагаас оваалцъя. Атхан дэнгэрлийн өндөө өнөдөр ингээ өглөөс ирэх үед хамгийн шантартай шүү дээ. Тэгэл босол нэг хэсэг хугацааны дараа зүгээрэлт юм да. Ахын тонсон би ойлгохтой болохоор өчигдрийн намайг авсан ахын залуух ах их нь гэр гэж ойлгосон. Аюу гой тухтай цэвэрхэн гэр байд юм байна. Өдөр шин memory cardийнэ. Миний memory card дүрж байгаа. Гэтэ гэрт босох ямар гоё юм. Ер нь би ингээд ганцаар үлдсэн байхгүй надад хамт онсаахын донс тэгээд өглөө 7 өнгөрөөгөө босчих шиг болсон. Би болохоор одоо л 9 цаг 30 минут болох гэж байна. 2 цагийн дараа босчих гэсэн үг шүү дээ. Ингээд нарийн ихгүй орчинд ганцхан ч гоё байна. Тэгээд босоод нүур амаагаад нэг хүн шиг өнөдөр эхлүүлнэ. За явлаа. Баярлаа. Ястай их баярлаа. Гоё. Хоол идлээ. Тамаа захруу орж байгаа чи тэгээд атхны машин сорно дөө. За тэгээ. За баярлаа. Юу яасан? Хонсын айлаас гараа явж байна. Одоо иймэрхүү. Гадаа нэлээд шинээр шарж байна. Сая нэлээд жоохон идсэн чинь бас жоохон озорч шүү. Ямарч юм да. Одоо энэ барилгын цаана харагдаж байгаа уулан дээр байгаа. Дээр нь шат мат явцсан. Энэ болохоор Тус аймгийн одоо Улаанбаатараар зайсан юм уу? За хөнгөн зайсан. Тэн дээр гарвал Завхан аймгийн төв ерөн дэжгээр харагддаг гэсэн. Надад тийш гарах тэгэл алгаа. Хурдан госомсоо базааж аваад аймагаас гарахаа боддог. Зах дээр нь хурж ирлээ. Ийм хүү захнуудтай байд юм байна. Гэт хоёр давхар юм байш мөрөндөө нөгөө талд ч гэсэн ер нь иймэрхүү. Эндээс нэг жоохон хүнсний юм базааж аваад космос аваад тэгэл утгын явах машин руу гаж ирсэн машин олон доо. Отгон тэнгэр явахын тулд би отгон явдаг машинд суугаад отгон сум дээр буугаад отгоноос цаашаа явах шаардлагатай. Амар халуун тэгэж ер нь бол амар ядарч байна. Ойрд ингэж уснаар халуун талхаг бас хэцүү байна. Алхаад идэг. Яасан дуустгүй төвтэй газар гэж байна. Ус авсан, жимс авсан,
Тэгээ нэг өдөрхөн ижгэлтэн снэк хоног тавьсан. Хоол болоо ураа газ амтчих. Газ амтгүй л. Зарлахгүй л тэр түнэдээ сум дээр нь очиад газ авна. Гэл алхаж байна да. Дэшиг ахад 3 км алхаж хавал. Төөс нь гарах гаддаг. 3 км газар чиглэл. Чимсэн ч. Тэр цаа харагдаж байгаа соёмтой болно гэж. Амар хоол харагдажсэн чинь. Алхасаар байгаа юм дээр өрөөд ирдэг байсан. Хаа үрж байгаа чи? Юусэн зүгээр өөр таашаа идэх үү? Тэ юу? Хаасан цаа. Ийшээ энэ юунаас аймагаас гарах гал үзээ. Би баастар үү. Тэгэл та. Ясаж өгч чи. Ахындоо заа мөн. Харин Хадаач юу? гайхчихсан машин зөөгчөөд хаарсан чи урдаас ус сарваж байгаа. Ийм хүнтэй таарч ирсэн гэж бодоод. Постноос цаашаа бол дандаа аймаг руу явж байгаа юм шиг үү тий. Цаашаа дандаа нөгөө сум руу явж байгаа юм шиг үү? Юу руу? Одоо энэ пост байгаа. Аха. Постыг зүгээр пост ч зүгээр юм. Хурц нөхөд энэ саяны нөхсөрүүд үүж бас сангастай ёо. Бasta алхаас сурцсан гэж цүнх жоохон осмос хийгээд хүндэрчээр л авах гэсэн. Зөв. Яг би зүгээр гараа өргөө зогсож байхад угаасаа зогсох нэгэн зогсдгүй яваад өгд юм дөө. Шонон замаар явах бол жоохон хүндрэлтэй. Машины нөгөө нэг юу орсгол нь багцдаг л лээ. За стах баярлаа. Би энэ хүртэл ирчүүл ер нь болчих гээд идэг. Цаашаага нэг арай учиртай гэж бодоод идэг. Самбар дээр За баярлаа. Стах баярлаа. Сая алхаа явж исэн чинь хажууд нэг машин амар ихчтэй ирээл хажууд торомслал. Тэгээ би ингээ хартаа хугацсан чи урдаас энэ усыг ингээ барьцсан. Ингээ сарвааж дэнээс. Май. Хаа үрж байгаа гэх нөө ийшээ явж зөв ядаж чам пост хүртэл тгүүлээд өгөөд энэ пост юм байна л да. Хоочин пост байсан одоо бол ашиглалтанд байхаа болсон газар юм шиг. Тэгээд энэ хүртэл ямарчтайч төхөөл үйлчлэлийн 2 км орчим газар. Very nice guy. Одоо эндээс цаашаа томотхон лөө явна да. Чи хогийн сав болтгүй байдаг. Ямар ч яага хаана ганц юм сав байдаг. Савд хаана гэдэг. За машинууд дээр гараа өргөн даа. Яа халаанаарнд алгасан ч бас алуулж. Бүт цаанаас энэ хүртэл алгасан чинь. Лэстэ 5 км гэж авч байна. Дийшгээл явах юм шиг байна. Утган тэгрээг л үзчихвэл үнэхээр санаа амрах гэдэг. Бид явсан замд хамгийн хэцүү нэг гэдэг. Яах вэ? Ядчих нөгөө хажуугаар ингээд тэндээс ирж байгаа машинууд хажуугаар ингээд шороо хоцоо гიშгчтэй гэдэг.
Шороноос нь тавтах гэж нүрээ авах гэсэн гэж бай. Халуунд нүрээ мөдөл гарч. За яах вэ? Бодож л биш. Тэгэл ингээл дотор хөрөх манифест хийгээл яваад байх. Ингээ отхон тэнгэрлүү чиглэж яваа. Хана зайтай, дэжүү ярэ өрөөтэй. Хүн намайг утахгүй аван даа гэл. Аван даа. Let's see. Нэг хоёр уулын цаанлаа гарлаа шүү. Нэг машин зогсоод. Одоо тэнд харагдаж шít. Миний хөдөлсөн газар. Яг тэнд харагдаж байна да. Хоёр дахь хуулан дээр гарч ир. Тэгээ одоо энэс цаашаа нэг том даваа байдгүй юм шиг шүү дээ. Тун тэнгэр хайрхан харагдах болоогүй л. Анхгол дээшгээ би 100 км явж иж орно. Дандаа юм шорон зам. Тэгээ цагаан хайрхан сум байдгийн байна. Юм хаалгатай. Ингээ ирж байгаа бүх машинууд ерөнхийдөө яг нэг үр ингэж яваад. Тэгээд доош буудаг юм байна. Мод уул ихтэл амин байдаг юм байна. Хүмүүс ингээ аваан дээр ер нь бол их зогсдог юм байна. Тавьдаг юм байна. Аваан дээрээ юмнууд өргөдөг. Тэгээ би энэ юу л айлахгүй. Таяг маягийг айлахгүй. Аваан дээр авчиж ичдэг. Тэр бас л хогнууд энд байна да. Өндөрлөл газар гэдэг юм биш үү? Хэр өндөр газар нэг харчтай юм уу? Кампас 2540 гэдэг чинь Алтай 5 богдоос 500 метрийн намдар газар байдаг юм байна. Яг эндээс дэшиг нэг 500 метр газар Алтай 5 богд байгаа Баяолгийн аймагт. За одоо эндээс машин олдох нь харъя та би ч бүр 8 минут зураад ядраад тах. Яагаад гэдэг бол доо. Нэлээд нацаараад ингэ суудсан ч л. Би барин 10 гаруй минут суусах. Нэг ах ирж асууж сайн явж гинөө л. Тэгээ яад үтнэс би уг насаас авахгүй тань аваад жагууд төхөлж байгаа хаях боломжтой юу гэсэн чи. Тэгэл жоохон дөрвч юм бахаа юм шүү дээ. За зүгэл. Болохгүй л тэгэл. Хоолгүйш хүнсгүйш. Ингээл л тэл авчихна л да. Хаана зам газар байл л да. Отхон температур үзчихвэл. Тэгээ отхон тэнгэрийг үзчихээд юм байна. Санаа авах гэдэг. Отхон тэнгэрийг үзээд тэр нэг улаагчны харнуур мухартын гол өдр гэдэг тиймэрхүү газрууд байдаг юм байна лээ. Тэр шүү дээ надад нэг сонирхолоос нэг тутахгүй байгаа юм аа. Зөндөө л нуур үзлээ. Тэр нэг мухартын гол мал дээр элсэн донд гол байдаг л ингэсэн л дээ. Би бас ахиж нэг хийлстэй газар руу нэг зүглээд баймааргүй л байна. Дахнаас бол отхон тэнгэр хайрхны дараадад нэг 2 он цогт надад л асуудал байгаа. Тэгтээ машин хайх гэж үзэдээ босож зогсож байгаад гараа өргөл үзэдээ. Энд ч уган салхитай. Тэгээ жоохон сүйдэрлээд гоё л юм л та. Хөдлөө та. Хайргүй уусаа хайртай явахад
Мэргэжлэр. Яг сая доошоо аваанаасаа буугаад 20 км газар орчим алхаад тэгээд зөндөөл машинууд явж байна. Авдаг юу байдгүй. Тэгэл гараа өргөөл алхаал хэл. Тэгсэн чинь нэг машин ирээ зогсож байна. Тэр оронд чи их юм болж байгаа мó хажуугаар явж байгаа машинууд л. Зарим хүмүүс амар соёлгүй юм юу гэхэд. Би ч өөрөө нэг соёлтой амт юм шилд. Hello гэл ингээл харангууд fuck you л гэх миний үеийн залуу шүү дээ. Улаанбаатарын амартай юм шин. Тэтгэж. Тэгээд нэг том хайс гээд машин зогсоод. Тэгсэн чи ах их хоёр хойлоо явж гин. Хойно бөө юм чигт. Тэгээд намайг суучих л гэж. Тэгээ алтай орно гинэ. Говь алтай руу явж байгаа юм байна. Говь алтайгаас завхаа орнд яг ингэж явд юм байна. Одоо тэр машин орж ирж байгаа энэ нөхөр. Тэр самбар дээр юу гэж байгаа вэ гэхээр отгон руу ийшээгээ явна. Алтай руу ингэ явчихна. Зам нь ингээ хойсоол явчих юм шиг л. Тэгээд ах ихтэй баахан юмнууд яриад явлаа. Тэгсэн чинь аягүй өөрхөн. Намаа бүрэн гэл. Жоохот нь байж байгаа л өхөрдөл. Тэг ямар хөөрх юм бэ? Ямар мундаг юм бэ? Одоогийн залуучууд ийм байх гэж байхгүй шүү л. Тэгэл жаал юм яаж явж байгаа л. Хүүхэд нь яг надтай ч зүүн гинэ. Надаас нэг 10 20 хоногийн дүү юм уу? Тийм ах их чавтай таарлаа. Тэгээд сая машинаасаа буулгахдаа надад халуун сүтэд цээж өгөөд. Нэг борцог идээд. Бас нэг хөрхэн цайлчлаа би. Тэгээ за баяртай гэж зураг авахвалаа салах гэсэн чи аливаа нэг үнс чи миний хүүгээс ямар ч ялгаа авахгүй гэл хоёулаа намайг хөрхэн үнсэл 60-тай 2 хүн байгаа хгүй. Айгуу хөрх хоёр ах их ч хоёрлаа. Одоо ишигээ явна да. Отгон тэнгэр гэдэг байна шүү дээ. Тэгтээ бас машин явдаг сонин газар байна гэж авсан. Машин явахгүй болонгууд нь сонин болоноос. За ийм нутаг байна да. Завхан гэж. Энэ харагдаж байгаа уулнуудын хадны завсраар битүү арц зургадаг гэсэн ямар арц гэж юу хонин арц марц гэдэг юм яриа л гэсэн. Би ямар арц мэдвэш. Тэгээд түүж авах нь ер нь 20-тай болцсон юм байна хуулаараа. Уг нь бол яг түүх шаардлагатай байдаг л гэж ярьж байна ах их хоёр. Тэгээд түүж байгаа баригдаад нэлээд олон ял авсан хүмүүс байдаг гэж байна. Гэт харах байна да. Миний ингээд таарсан завхны хүн болон амир гоё хүн чанар сайтай хүмүүс юм гэх юм уу? Таарсан бүгд ингээд намайг надтай салах үедээ алуу миний дугаарыг ав над руу яриараа хэрэг болох юм бол жийцэн дугаараа өгч гэл. Тэгэл анх нөгөө нэг завхны таарсан ах болохоор маргааш нь залгаж юмуд хаана явж ийн гайгүй юу яаж нээж ийн гэл. Саяны ах их ч хоёрч миний дугаарыг аваад надад дугаараа үлдээгэл. Хэрэг болвол яриараа яаралтай юм харуул гэл. Завхны хүмүүс гоё хүмүүс байдаг юм байна. Өчигдрийн намайг хонуулсан ах ч гэсэн завхны төв рүү буцаж орж ирээд манай дахиад нэг хончоо буцаа явахгүй гэж. Урч нь бол би нэлээд гоё унтсан. Тухтай буудан дээр шоко дэлгээл унтаад өссөн. Тэгээ чиста нэрээ изүү тал дээр ганцаар олчд юм байна. Ямар ч биш байхгүй. Тэр цаана нэг шиг байж байна. Саяас л үнхээр ядардаг шүү. Би ингээл ганцаараа чи ингээд зовж явах хооронд зүгээр ажиллаа гээл гэртээ байжсан бол амар тухтай хохирох. Тэгээ ингээ хаяа би ингээ зөв сонголт хийсэн үү, буруу сонголт хийсэн үү гэдэг айгүй олон юмнууд бодно. Тэгээ манай ажлын их өчигдөр над руу нэг Instagram-аар нэг юм явуулсан байсан.
Тэр нь болохоор би яг ингээ буруу сонголт хийсэн үү, зөв сонголт хийсэн үү гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ so many beautiful people. Гэтэ юм уу тусал сутардаг шүү. Үнэхээр nice ах их чөөрөлээ. Замд ингээ гараа өргсөн хүн болгоныг юу н аваа явчихдаг. Согтуу биш л байл гэл. Ийшээ ингээд алах гэсэн. Айл мэл байх хэрэгтэй гэсэндээ тэр цаана нэг айл шүү дээ. Тийшээ алхуулж барна л та. Би тэгээд нэг ингэж боддог гэсэн юм байна. Технологи гэдэг зүйл хүмүүсийн амьдралд амар хэрэг болдгийг мэддэг ч гэсэн хүн бол угаасаа байгалийн амьтан байгальтаа л ус зөгтөж амьдарч чадна. Ингэж боддог байхгүй байсан. Тэнгууд ингээ яг ингээд хээр ганцаараа алхаад хамлчингууд машин гэдэг чи ямар хэрэгтэй зүйл юм бэ хүний амьдралд. Технологи ч юм уу те хөгжил гэдэг зүйл чинь хүний амьдралыг амар хөнгөвчлж байгаа зүйл гэдгийг бас илүү их ойлгож байгаа л да. Тэгэл гэх мэтчлэн яг хуу зарим буруу ойлголтууд маань ч юм уу тооширцсан ойлголтууд маань бас багасаагаар бас жоохон өөрчлөгдөж байгаа. Гэртээ хараад яг юу бодохоо бол мэдэхгүй байна. Бичлэгүүд эргэж үзээд. Хэрвээ нэг хүн үзвэл тийм сонирхолтой байх эсхийг нь бас би гайхчихлаа. Яг сүлд нь өөр эргээд үзвэл найслах. Яс гэхдээ ямар тач би хизээч мартагдахаар бол орсон ч үдэж байгаа. Тэр л хамгийн гоё юм да.